Дундын офс нь хүүхэд залуучууд суралцах, хөгжих, бизнес төлөвлөгөө гаргах, контент бүтээх, чөлөөт өөрийнхөө таавар ажиллах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, танилын хүрээгээ өргөдгөх боломжтой залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эрг нөлөө үзүүлсэн төв юм а. Баг бүрт ажиллахгүй байгаа барилга байгууламжийн өрөө таслахыг тохижуулан цаашид шэр офсын тоог нэмэхээр төлөвлөж байна гэлээ. За мөн үүний зэрэгцээгээр Монгол Улсын засгийн газраас энэ жил залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ тал дээр бол одоо бид бүхэн залуучуудыг ажлын байраар хангах. За шинэ залуучууд салбар хүртээ өөрсдийн ажлын байрыг бий болгоод явхад аймаг орон нутгаас бас ямар дэмжлэг байна вэ гэдэг дээр анхаарах. Энэ хүрээнд бол бид нар бас эхний ээлжинд залуучуудын шэр офсыг бий болгоод тогтчуулаад нийтдээ нэг 50 орчим метр квадрат талбай дээр шэр офс хийж байгаа. За энэ дээр 6-аас бид нар урьдсан байла 10 байгууллагын төлөөллийг хамруулах боломжтой гэж үзэж байна. Гэхдээ мэдээж ямар байгууллагын хүмүүс хэдэн хүнтэй орж ирэхээс шалтгаална. Нэг байгууллагт ч хүрэлцэхгүй байх дороо эсвэл 5-6 байгууллагууд аль болох бид нар ийм цөөн тоотой олон хүмүүсийг тэр дундаа ийм онлайн байдлаар ажиллах эсвэл ганцаараа гэр бүл хүүхдээ харангаа заримдаа ийм ажлын байр бий болох ийм хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг ажлын байраар хангах интернеттэй 5 тухтай орчин бий болгосон ийм өрөө залуучуудын шэр офсын өрөөг бий болгож тэнд үйлчлэгээр хангана гэсэн. Заавал нэг хүн авчаад би энэ тогтмол байна гэдэг байдлаар биш. Хэн нэг нь ирээд урьдчилж хэлж мэдэгдээд тэгээд тэр чинь өөрөө бас юм тодорхой дүрм журамтай. Тэрнийхээ өрөөнд бас тэрийг ажилуулад явж болно гэсэн. Тэрэнд хамрагдаад явна гэсэн. За энэ үр дүнтэй болоод эхлүүл бид нар цаашдаа олон ийм залуучуудын үйл ажиллагааг дэмжсэн ажлын байрыг дэмжсэн ийм байруудыг бий болгоод гаргана гэж тооцож байгаа. Тус дундын офс нь 6-аас 12 хүн нэгэн зэрэг суух боломжтой бүх салбар шинжилх ухааны холбогдлолтой 1000 гаруй номын сантай цайкофений хэсгийг шийдэж 5 тухтай байдлыг энхүү хангажээ. Тухайн газрыг соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар цаашид анхааран хариуцсан ажиллах юм а. За манай соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газраас санаачлаад аймаг солирын дэмжлэгээр өнөөдөр энэхүү залуучууд төв хинтээ аймагт залуучууд төв буюу шэр офсыг залуучууд болсон шэр офсыг бид өнөөдөр аль бисаар нээж байна. За бид бол ер нь Монгол Улсын засгийн газраас 2025 оныг залуучдын жил болгон зарласантай холбогдуулах энэхүү шэр офсыг бас залуучдынхаа хүсэл эрмэлзлээр тулгуурлаж бий болгож байна. За энэхүү шэр офсоор маань залуучууд маань 24 цагийн турш тийм ээ өндөр хүрдний интернетээр үйлчлүүлэх, за номын сангаар үйлчлүүлэх, за энд ирж сан санаачлага хамтран ярилцах, хамтдаа хөгжих, хамтдаа суралцах энэ боломж нөхцөлийг бас бүрдүүлж өгч байгаа энэхүү шэр офс маань онцлогтой. За ингээд ерөнхийдөө шэр офсын энэ цаашдын үйл ажиллагааг манай соёл урлаг, аялал жуулчлал залуучдын газрын залуучдын асуудал хариуцсан мэргэжлүүд маань яг хариуцаад аль бисаар хариуцаад явна. За үүнтэй холбоотойгоор бас яг энэ шэр офсыг цаашдаа шэр офс тулгуурлаж явуулах залуучууд руу чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөө бас манай дээр яг боловсруулагдаад явж байна. Ингээд шэр офсууд энэ шэр офсыг зорж ирэх Хинтээ аймгийн нийт залуучууд болгонд энэ шэр офс үе талах нь өргөжл нээлттэй байх юм аа. Ер нь хүсэл тавьсан хүмүүс залуучууд ер нь байгаа юу? Тэр нь энэ маань залуучууд маань 2024 оны залуучдын зөвлөгөөнд болсон шүү дээ, тийм. Үүн дээрээс гарсан саналыг бидэд үндэслээд тэгээд аймгийн засгаар санал тавьсан. Ингээд яасан. Тэгэхээр залуучууд маань ер нь яг юу дутгаж байгаа гэхэлээ яг ингээд юм офс маягийн тийм ээ ирээд ажил хэрэгээ явуулах, ирээд саналхаас солилцох. Тэгээ энэ интернетээр үйлчлүүлэх, номын сангаар үйлчлүүлэх энэ хэрэгцээ шаардлага нь өндөр байгаа юм байна. Орон нутагт залуучуудыг хөгжүүлэхэд шийдэл бүхий орчин нөхцөлөөр хангасныг нь үнэлж, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас шаардлагатай компьютер, өндөр хурдны интернетээр хангаж дэмжлэг үзүүлэхээр болсон юм а.